Ганцхан хормын анхаарал алдахад инхри бяцхан үр тань насан туршдаа. Дэлхийд дахин түлэгдэлтийн шалтгаан амь насанд аюултай хөнөөлт өвчний нэг болсон. Бага насны хүүхэд аюултай нөхцөлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал. Эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддгүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж, үүний улмаас нас урах, өвчлөх, тахир дутуу болж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Төлөнхийн төвд хэвтэж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь 0-5 насны хүүхдүүд байна. Түлэгдэж байгаагийн гол шалтгаан нь эцэг эхчүүд бага насны хүүхдэд анхаарал тавьдаггүй. Хараа хяналт муугаас болж халуун хоол цайнд түлэгдэх, буцалсан халуун ус, насанд хүрээгүй хүүхдээр хүүхдэд харуулах, хүүхдийн гар хүрэх газар халуун савтай цай хоолоо тавих, хүүхдийн хөлд ойр тогоотой хоол ундаа байрлуулснаас хүүхдүүд түлэгдэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 2009-өөс 2011 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 0-5 насны хүүхдийн түлэгдэлт 2009 онд 3368, 2010 онд 4080, 2011 онд 4685 болтлоо өссөн байна. Энэ нь эцэг эх асран хамгаалагчийн анхаарал нууцнаас үүдэлтэй байна. Өвдөлтөндөө шаналж, эрүүн дагжин чичрэх бяцхан үрсийг ийм байдалд эцэг эх бидэл хүргэж байна. Ханиад хүрсэн хүүхдийн хөлийг горчичгтэй усан дүрхтэй халууны шалгаагүйгээс хөлийн тавхаг нь түлсэн, мөлхөж явахдаа халуун цайтай данх татаж түлэгдсэн. Халуун зуухан түлэгдэж гэмтэх гээд томчууд бидний анхаарал халамж дутагдсанаас хүүхдүүд хохирч байна. Үнэгчлэгийн төдийд сэрж, үүлэн сүүдэр, үдийн нарнаас харамлан явдаг бяцхан үрээ, хормын төдийд ч ганцаарнг нь бүүлдэ. Хүүхдээ насанд хүрсэн хүнд харуулах, халуун хоол гар хүрэх газар тавихгүй байх, халуун савтай цайг аль болох дээр тавих, гал улам плитгэний хажууд тоглоулахгүй байх, анхаарал халамж сайн тавьж чадвал үр удам болж чадсан инхри бяцхан үр тань эрүүл сарвал өсөх болно. Үрийн зулай үнэрлэн орчлон хорвоогийн жаргалыг эдэлж яваавал тэднийг эрүүл чирэг бүрэн бүтэн өсгөж бойжуулахын төлөө хормын төдий сэрэмж алдахгүй байх нь эцэг их бидний үүрэг юм.